Гэхдээ ерөөсөө эн чинь амар ойлгомжтой нэг баримтжуулсан нэг юм баримт кино хийцсэн байх. Тэрэн дээр нөгөө энэ сонгуулиар хүн амьтаа худалдаж авч байгаа 9 шүтийн гарчихгүй гэдэг айдсан дээр тулгуурлал цагдаа могоод барьдаг модал болгочихж штэ. Гэхдээ тэд цагдаагийн дарагчин л өөр өнгөрсөн 7 хоногт бид нар баг улс төрөөс холдмоор байна гэдээ орилоод ирсэн чинь өнөөдөр юу болж байгаа юм ч тийм үстэй. Тэгэд цагдаагийн байгууллага уг нь үндсэн хуулинд тангар өргөдөө. Цагдаа болж байгаа хүн болгон тангар өргөсөн байгууллага шүү дээ. Ямар тангар өргөдөг вэ? Үндсэн хуулийн дээр байгаа иргэнийхээ эрхчлөлийг хамгаална гэд үндсэн хуулинд тангар өргөдөг байхгүй. Тэгсэн чинь өнөөдөр энэ хүмүүс үндсэн хуулийн дээр бичигдсэн заалтыг уландаа гიშгэж шүү дээ. Ийм л юм болж байна. Тэгээд тэр одоо яг тэр 5-аас 10 жилийн ялтай заалт малт нь бол мэдэхгүй байна. Тэр нь тий байгаа ч юм уу байхгүй ч юм уу ямар ч үсэн нэг юм үзүүлсэн байна. Тэгээд тэр нь нэг хүн ингээд нэрээ нуцсан хүн ингээд амиа орлогод хүргэсэн гэдэг зүгээр ингээд чатаар аваачаал хүмүүсийг ингээд ялж. Дээрээс нь манай цагдаагийн байгууллага харин тийм. Дээрээс нь манай цагдаагийн байгууллага хууль зөрчид байнгын хууль зөрчдөг юм бүлэг этгээд болчих. Ус төрчтэй ингээд захаасыг биелүүлдэг. Энэ юу гэж эн чи яг гэмт төргийн бүлэглэлийг ингэж ажилладаг байхгүй. Хэсэг бүлэг зохион байгуулалтанд орсон хүмүүс хууль зөрчих гэж явж байгаа ийм этгээд үз чи гэмт төргийн бүлэглэл үсттэй. Тэгэд цагдаагийн байгууллага яагаад ийм хийж байгаа юм бэ? Тэгэд эн чи хамгийн их л нэр төртэй хайртай хүмүүс үүдэг өстө. Цагдаагийн нэр төрийг гутаачлаа гээл өстө ийш тийшээгээ бичээл хэвлэл мэдээлэл рүү яагаад наад юм авчихдаггүй гэл ингээд гуйж. Тэгэд өөрөөсөө ийм новшин юм хийж өөрөөсөө энэ нэр хүндээ унгах юм өөрөөсөө хийгээд штий. Тэгээ цагдаагийн байгууллага ус төрчгөө болооч ичээч өөрснөөсөө. Цаг орчмын өмнөөс бол яг нэгэн зэрэг нэг утга нэг үгийн сонголттой ийм подтекстүүд ер нь MCS гэдэг. Тий, тэр ерөөхдөө яг иймэрхүү мэдээлэл ер нь хаанаас гэж харж байна. Гэхдээ одоо энэ нэг хоорондоо зодоо модоо хийгээд идэг юм шиг гоё нийт чи хоорондоо. Тэгэл энэ сенсацийг л нэгэн рүүгээ бухах ийм л юм явж штэ. Тэгэл нөгөө хаврын чуулганаар чинь нэг нь огцрохгүй гэд бөө юм болоод байгаа. Тэгэнгүүт ийм сенсац болонгууд л энэ дэр чи ингээл тоглолтууд явчихж байгаа хгүй. Ер нь Unitel-ээс ивент тэтгэлэг аваагүй хүн байдаг. Би бол жишээ нь англ Unitel-ийн датаны реклам, Look TV-ийн реклам, кино гарлаа гэдэг реклам. Тэгээд хаашаа би ч гэсэн тэгвэл юмсан хийсэн хүн болж болохоор болцсон юм шүү дээ. Бүхэл вебсайтууд дээр баннер нь байж л үүдэг өстэй. Цагаан сарын хямдрал, цагаан сарын юм хөл ингээл байнга л байж идэг. Тэгээд хаашаа тэгээ хамтарч ажилласан хүн болгоо MCS болчихно. Би бол гайхаж чинь. Тэгээд хамгийн муухай нь шүү дээ. Цагдаагийн байгууллага ус төрсөн үйл ажиллагаа бол зогсоо.